Хүрээ амарч газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Алтан Туяа нь эмч ажилчдад ялгууртай хандах болсон талаар тус эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга мэдээлэл хэллээ. Алтан Туяа төсөв байхгүй гэх шалтгаанаар төрх тасгийн эмч нарыг нэг удаагийн хувцас хэрэгслээр хангадаггүй. За төрөлт буурсан гэд эмч нарын ур чадварын нэмэгдлийг олгодоггүй зэрэг асуудал үүсгэжээ. Харин тухайн эмнэлгийн удирдлагуудын зүгээс энэ асуудалд аль биесны тайлбар өгсөнгүй. Орон даяар төрөлтийн ерөнхийдөө төрөлтийн тоо буураад ингэж байгаа. Тэгэхээр эмч ажилчдыг төрөлт цөөхөн байна. Ур чадварыг чинь олохгүй. Үзлэг цөөхөн байна. Нэг хүнийг 20,000 гэж хар. Үзлэгээ олшруул. Тэгэхгүй бол та нарын цалин мөнгө бүрэн олгогдоход хэцүү. Байгууллагын санхүү сэхэнд орсон байдалтай байна. Энэ бол та нартай ингээ холбоотой, та нарын үйл ажиллагаатай холбоотой. Гэх мэтчлэн ийм ажлын байрны дарамтуудыг үзүүлдэг. Манайх сая ингээд 0 бөглөрөөд ингээд тэрэн дээр бол үйл ажиллагаа явуулахад хамгаалтын хувцсаар хангахгүй байх жишээтэй. За төр хүрээнд хамгаалах хувцас бүрэн нэг удаагийн хувцаар манайх бол сая хангагддаг байсан. Нилээд хэд хоног бараг 15-аас 20 хоног тасарсан ийм байдалтай. За ер нь бол хөдөлмөрийн гэрээн дээр байгууллагын удирдлага бол эмч ажилчдыг хөдөлмөрчдийг ажиллах нөхцлөөр бол бүрэн хангах ёстой гэсэн юм байгаа. За энэ бол бас тодорхой хэмжээгээр зөрчигдөж байна гэж ингэж үзэж байгаа. Тухайлбал өнөөдөр гэхэд энэ асуудлаар хүрээ амарчих газрын 120 гаруй эмч ажилтан нэгдэн мэдээлэл хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч тэд ажлын байраа орхих, ирэхгүй, ажлаа орхисон тохиолдолд хариуцлага тооцно гэдгийг эмнэлгийн удирдлага сануулсан тул хэвлэлийн бах хуралд хүрэлцэн ирж чадаагүй гэдгийг үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдгдлээ. Үүссэн асуудлын талаар хүрээ амарч газраас тодруулахад нэг удаагийн хувцас хэрэгсэл тасарсан нь үнэн гэхээс өөр зүйл хэлсэнгүй.